За юу бацгаанда. Сонноос нэр өчтөр амар сони юм болоод. Би яагаад нэг амар үнэтэй богоовч гэж сүртэй юм яриадсэн штэ. Нөө үнэтэй хүзэрний гээд юу болгож аягүй хөөрх юм уу томотонд ингээд ирдэг байхгүй юу. Тэг өчтөр ингээд дөнгөж тэр анхны мэргээ хийж дуусгаад тэгэл гарнаасаа тайлсан чи өөр ингээд тасраад унтсан заяа. Тэгээд жаад игнийх нь юу амар жижиг юм болохоор тасгад амар хэцүү. Тэгэхээр өнөөдөр ингээд нэг бугуувчгүй мэрэг болох нэ. Тэгтээ бол нь бөгждөг байгаа шүү. Өөрийн чанар чансаа мэддэг. За тэгээд ямар ч байсан эхлээд уучлаарай зочооч нүггүй чочоо За be focus. Энэ сауна амар гоё байгаад. Яа. Тэгснэ энэ савных нь энэ ёроол нь хүртэл амар гоё байгаад. Энэ үнийг зүгээр ингээд амар гоё царайлаг залуу байд штэ. Амар царайлаг залуу. Гаднаас үнэхээр гоё харагддаг. Гэтэ ингээд нэг яриа хөрөө байхгүй. Энэ үзэр яг тийм за. Амар үзэсгэлэнтэй үнэхээр гоё үзэр мөртлөө. Тайлбарын хувьд аюу сүртэй юм байхгүй. Бараг өөрөө тайл гэдэг юм. Тэгэхээр угаасаа энийг сонголтын карт болгоход хамгийн зохистой сонголтын хүзэр. Тэгээ би өнөөдөр өчигдөр яг камераараа бичлэг хийчээд үзсэн чинь юу н саунд нэг л цаан сонсогдоод өнөөдөр болохоор арай 360 саунд ашиглаж үзэж байгаа. Тэг ямарваа нэгэн зөрүү гарвал хэлээрээ. Ялгаатай сонсож гин үгүй юу? Хэлэхгүй л хальта. Wow. Second. Энэ нүуник хүзэрнийх нь гол юу гарч ирж шин. Харта. Wow. Viola. Айгу 3 хүзэр гарч ирлээ. Өнөөдөр. Тэгтээ би бүр амар баяртай нөхчтөрөө би бичлэгээ хийгээл оруулаад би өөрөө нэг үзсэн юм аа. Тэгсэн чи яг надаас өөр хин ч үзэхгүй байхаар яана гэж бодоод тэгэл өнөөдөр харахтаа за бараг хүн үзээг бахта. Угаасаа анхны бичлэг юм чинь үзэхгүй л ахалтаа гэж бодож исэн чинь амар хөөрхөн үзэлтэн мангар өссөн. Бараг 1000 хүрхнэ. За тэр яах вэ? Энийг хартаа. Эхний сонголт. Гоё нэ. Сайн харагдаж байна уу? Энэ хэрэлдэхтэй яг яаж тусч байна? Azalea passion гэдэг тийм хүзэр байна. Be bomb. Энэ айгу өрмөц зураг байгаа. Сонирхолтой. Цэцэг юм шиг мөртлөө бас цэцэг биш юм шиг нэг тийм. Violet. Жохоо ингэж хөдлөж харуулахгүй бол заримдаа бас гэрэл зөхөд өгд юм шиг үл хүзэрэн дээр. За ийм 3 сонголт байна. За эхний сонголт руу орё. Нэр би өнөөдөр яг ийм нөгөө зүгийтэй юу яасан чи би боонгийн хүзэр ороод ирсэн шүү дээ. Энэ амар хүүхэн магаан ингээд Францаас би авсан баггүй Францад амьдарч байхдаа. Тэгээд энэ дотор болохоор ийм юмтай заяа. Энэ дотор нь болохоор юу гэдэг? Юу гэдэг лээ? Энэ цэцэг чи юу гэдэг лээ? Лаванда. Тийм лаванда байдаг. Тэг ингээд гой үнэртэй. Яг ингээд хамраа ортолоод үндэрдэг юм бол амар гоё юм натурал юм лавандагийн үнэртэй. Тайвшруулах тийм гоё үнэртэй. Тэсний гадуур юм хүүхэн дээртэй. Энэ
дээр нь бүр амар гоё байгаа зэнийг барыг гээд хүрээд үзэхээр амар гоё ойсон байгаа. За машин л ойсон баг л. Хүн арай ингэж гоё ойно гэж яах вэ? Тэг яг юм битэй юм тавьсан чи өнөөдөр би боом гэдэг хөзөр гарч ирлээ. Нэг бол би их бэлэгдэлтэй гэж бодож байна. Яг зөв өдрөө би өрн зөв л юм хийгээд байгаа юм байна да гэсэн мэдрэмжийг бол өгч байна. За мэдээж нөгөө нэг айхтар. Өнөө айхтар хөзөрнөөсөө. Мессеж авъя. За. Мэдээж энэ нөгөө юунасаа одоо би ер нь дээш доош нь би өчтөр бүгдийн дээш нь харуулчаал тэнхтэл өөстө бүх үзэр дээшээ гарч ийн марч ин гэд галзуураад байсан чинь. Зүгээр бүгдийн дээш нь харуулсан хэсэг л штэ амар мангар ёо. Та нар тэгээд амар муухай хэлээд өгчихгүй. Өөрөө дараа нь бичлэгээ цацчихад галзуураад байгаа. Тэр яг уу ялтч юм жоохон өчгнөд гэдгийг шүү ойлгоорой. За. Өнөөдөр бол би өстө хамаа намаагүй холно. Нэр шууд хамаа намаагүй болно. Дээшээ гарна уу, доошоо гарна уу, шууд доошоо гарсан чигээр нь утгыг нь шууд доошоо гарсан чигээр нь хошиж өгч өгнө. Гэсэн бодолтой байна. 11. Уучлаарай би нөгөө нэг ялгахгүй бол эн чин дотроо угаасаа амар олон салдаг хүзүр болохлээр юу яах хэрэгтэй байна. Ялгах хэрэгтэй байна. Өршөөж ажаам уу. Зүг олж уу яаж. Биш зүг ялгах уу яаж. За чи энийг нэг шалгаад та. 10 11 байлгүй эн чин. 11 хэн ширхэг байлгүй. Окей. Харч. Тийм. За. Өнөөдөр бол үнэ хамаа намаагүй бол. Дээш доош. Яаж дээш доош болох. Өнөөдөр бол хатах үзнэ. Өчигдөр бол их зөөл уншлаг болсон ба. Өнөөдөр бол шууд яа димлээ. За өнөөдөр чи идэвхтэй өдөрлөө. Өнөөдөр чи хэдэн билээ? 11 сарын зурлаг гэж усч димлүү. Одоо ариу ахтдсан болов. За зөвлөгөө татхуу 11-р сар гэхлээр би айгүй их юм гаргаж ирэх шаардлагатай болоод байдаг. За яг юу яа. Би нэг сайхан тухтай төлөвлөгөө гаргаж агаад 12 сарынхыг би бүр маш нарийн өөрийнхөө хэм маягаар яаж хийвэл гоё байна гэдгээр нь хий. 11 сар бол угаасаа одоо 11 сар гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр 11 сард танд хэрэгтэй зөвлөгөө гээд юу яа заяа. Чуусаа жоон туршилтаар явж байгаа. Туршилтаарч биш л дээ. Нэг өдөр шууд унаад ороод ирсэн. Celestial guidance уучлаарай. Би угаасаа энийг одоо ингээд авахаас өөр аргагүй зүгээр сая би зүгээр ингээд болох гэжсэн чи өөрөө унаад ороод ирж байна гэдэг чинь чи угаасаа энийг юм хэлэхэд байна л гэсэн үг шүү дээ. Намайг бол олон юм ярьлуу хөзрөө үзээ. Яасан олон юм ярьд юм хэлгээл ах шүү. За юмнууд маань жоохон багтахгүй болоод байна шүү. Энэ болохоор нөгөө нэг манай хөзрийн талархал юу байхгүй. За нэр нам олон юм ярихгүй хөзрөө үзээ. Нөгөө нэг талхаар үнэтэй юм да. Яасан том. Би өөрөө ингээд амар аяархан ярьдаг болохоор ялтчихгүй ингээд идэм биш. Сэр. За Jupiter буруу харсан шүү. За Aquarius. Зүгээр ингээд доошлуулаад тавьчихъя л тийм. Ингээд тавьчихъя. Jupiter.
За яг хуу дарааллын хувьд бол энэ төрүүл гарч ирсэн шүү дээ. Өөрөө унасан учраас эхний үзэр. Тэгэхээр яалтчгүй ихэнд байхыг л хүсээд байгаа юм бэ. Бага байдлаар энэ авчихгүй. Aries. За Aries дэш харж гарч ирсэн шүү хөө. Wax sensors. Энэс татцсан шүү дээ. Гэтэ одоо зүгээр холиод үз та. Энэ зүгээр нэмэлтээр унж ирсэн юм уу эсвэл яг эндээс татах хэвээр үзэр нөөрөө унаад ороод ирсэн үү гэдгийг нь харъя. Одоо 3 холиод унж ирэхгүй бол энэ хүзэр эндээс гарч ирэх хэвээр байсан хүзэр гэж ойлгоо. 1 2 3. За тэгвэл өнөөдөртөө бол ингээд энэ дөрвөөр үзэх юм байна. 11-р сар танд хэрэгтэй зөвлөгөө. Өчигдрийнхээс арай өөр. Өчигдөр бол яг одоо хэрэгтэйс. Одоо болохоор 11-р сард 12 сар хүртэл тэнд ямар зөвлөгөө хэрэгтэй байна гэж байна. За эхлээд таны энэ өөрийн чинь сонгосон үзрийг харъя л та. За ямар ч гэсэн ингээд нэг юм ишний яг тэр энэ одоо энэ хоёр цэцэгний ногтлцол энэ ишний үзүүр харагдахгүй байна гэдэг бол та яг ингээд яаж ихснээ мэдэхгүй мөртлөө нэг зүйлтэй учирсан байна. Нэг хүнтэй ч юм тий. Яаж ихснээ мэдэхгүй. Ягаад ч юм ингээд тэр хүн татагтаад байгаа ч юм уу. Тийм хүн байна. Их тийм эхлэн мэддэхгүй. Хаанаас эхэлж яаж яваад ингээд ийм юм болчих гэдэг нь мэддэхгүй. Их тийм хүнтэй учирсан байна. Тэгээд их л хүсэл тэмүүлэлтэй. Та арай энэ тэр хүнээсээ илүү ингээ хүсэл тэмүүлэлтэй байгаа харагдчихээн. Тэгээ таны талд бол айгүй олон хүн байна. Айгүй олон сонголтууд байна. Тэгээ тэр хүн чинь болохоор арай жоохон өөр тийш харсан байдалтай. Гэхдээ ямар ч байсан тантай бол холбогдсон байгаа. Мэдрэмжийнхээ хувьд, сэтгэл мэдрэмжийнхээ хувьд. Гэхдээ ягаад ч юм нэг жоохон цаашаа хараад жоохон үнд ороод байгаа юм уу? Эсвэл ямарваа нэгэн юмнаас зүхтаад байгаа юм болов уу? Ямар ч гэсэн тиймэрхүү юм байна. Тэгээд та болохоор за надад олон сонголтууд байгаа юм чинь. Гэхдээ ямар ч байсан энэ хүн та хоёр бие биендээ бол маш их таталцалтай байна. Яагаад гэдгийг мэддэхгүй ямар нэгэн холбоо байна. Шууд ингээд юун дээр энэ хүзэр дээр бол шууд ингээд харилцаан дээр баг юм гараад ирчлээ. За celestial guidance. Энд 1 сар байна, энд 1 сар байна, энд 1 сар байна, энд 1 сар байна. Ингээд 4 сар байна. Хавирган сар гарч ирж байна. Тэгэнгүүт энэ хараа энд бас хавирган сар гараад ирсэн байгаа. Wax sensors гэдэг чинь одоо баг хамгийн ихний яг нөгөө нэг мөний дараах хамгийн ихний сар ахгүй юу? Хамгийн ихний цухаж эхэлж байгаа үед тэгэхээр та яг нэг юмаа ингээд дөнгөж эхлүүлж байгаа. Тэгээ тэрэнд дээр чинь бол хорвоо ертөнцөөс маш их дэмжлэг үзүүлж байгаа. Jupiter. Уучлаарай би гаргийн талаар яалтчгүй жоохон бодлоод идэм аа. Чи энэ ном чинь бүр амар олон тайлбартай болохоор би яг бүгдийг ингээд зээжлэхэд аюу хэцүү заяа. Jupiter 271. За Jupiter аз болон abundance
Мэлхийн ордыг захирдаг гариг юм байна. Exhale-ийн мэлхийг нэ номын ордны захирдаг гариг юм биш үү? Дөрөвд өдрийг илэрхийлдэг. Би ойлгож байна гэдэг мантратай. Wisdom. Wow. Okay. За. Reversed meaning гэсэн чинь Титэм үрд. Хэтих нөгөөний титэм хүрдний юм чакра өндөр байхлаар толгой дотроо л амьдраад байгаа юм байна. Ер нь жоохон газардуулах хэрэгтэй байгаа л гэсэн утга санаа байна да энд. Дандаа ингээд хэтэрхий их юм бодоод толгой дотор айгүйх амьдраад байгаа юм байна. Ер нь ойрын үед. Тэнгүүт нөгөө нэг хүний зүүн совин гэж үүдэн штэ одоо тэр дээдээс авдаг тэр мэдээлэл авч чадахгүй. Crown chakra титэм хүрд. Тэгэхээр ялцчихгүй юу юм байна л да. Aries-ийн Jupiter хоёр ч холбогдож орж ирж байгаа юм байна заяа. Aries ер нь бол хоньны орд ер нь жоохон тийм орд байдаг. Арай жоохон spiritual тийм дээд хүчнээс одоо мэдээлэл авах те сүнсээрээ ингэж холбогдох янз бүрийн тиймэрхүү юмнаас бол айгүй ангид нэлийн тийм оюун бодол дээр суурилсан тийм өөрөө л бүх зүйлийг ингэж өөрчлөх гээд айгүй тийм огцом шийдвэр гаргадаг нэлийн тийм ирч хүчтэй орд байдаг. Энд дээр ч гэсэндээ passion гэж орж ирсэн шүү дээ. Passion бол угаасаа Aries-ийн бэлэг тэмдэг байхгүй юу? Aries ч бас zodiac sign-ийнхаа юу штэ дунд хамгийн хүсэл тачаал бас өндөртэй ордуудтай ордын хань. Тэгэнгүүт Jupiter болохоор титэм хүрдийг хариуцдаг тийм гариг юм байна. Үүн дээр бас хавирган сар гарч ирсэн юм шүү. Тэгээд Oxen Serpent. Энэ тооны хувьд 1 2 3 гээ дараалцсан байна та. Тэгэхээр ингэж байж хэвчтэй болов. За ингүүл яаж холбогдох юм л та. Oxen Serpent. Oxen Serpent бол дөнгөж юмны эхлэл үүдэг. Гэхдээ энэ Oxen Serpent хүзрийнх нь мах бодны юу юм? Үн ихтэй амар сонирн байгаа зүгээр юм сарны мөчлөг дээр хүртэл ингээ мах бод өдөртөг гариг мариг баг гарч ирэх гэдэг юм шүү. Тэгтээ шүү. Oxen Serpent grow. Oh, new moon. Oh, it's like new moon их юм юм. За энэ бол угаасаа юу юм бэ? Өөрийнхөө авьяасыг олж мэдээд яг тэр зүйлийнхаа төлөө хөдөлж эхлэх тийм цаг үе. Өөрийнхөө бүх чадал, бүх боломж нөөцүүдийг ил гаргаж ирэх
Тэхийн тулд мэдээж зүүн совинтойгоо холбогдох тийм үү. Тэгэнгүүт угаасаа энэ хоёрын дунд орж ирэх нь аргагүй юм байна л да. За дараалтайгаар тайлбарлая. Aries гэдэг болвол маш хүсэл тачаал өндөртэй. Тэгээд их дайчин. Гэтэ нэг юм дээр удаан сууж чадахгүй зам байгаад байдаг. Хоньныханд жоохон төрөмгий, тэгээ жоохон төвчээргүй байх гэдэг. Тэгэхээр танд бас нэг тийм зам байна уу да. Жоохон юм төвчээргүй, юмны ингээ наад цаатахыг илүү ухаж ойлгох гэж хичээхгүй байгаа юм уу? Ялангуяа энэ огторгой ертөнцид та амьдарч л байгаа тохиолдолд бол зөвхөн махан биеэрээ хэрвээ дэлхий дээр амьдардаг байсан бол та яг яаж амьсгалаад байгаа гэд нэг бодоод үзэх ч юм уу те. Яагаад би амьсгалж юм? Яаж би сэтгэн бодоод байна? Яаж би мэдрээд байна? Яагаад мэдрэмж үүсээд байна? Яагаад хүн болгонд ижлэхэн заягдмал чанар байгаад байна гэх мэтчлэн. Юу нь бол титэм хүрдний чакраг хамгийн сэргээх боломжтой зүйл бол мэдээж бясалгал аль болох гэдэг тэнгэр рүү сайн харж явах ч юм уу те. Гадаа оройч байсан, өглөөч байсан тэнгэр рүү хараад тэнгэртэй ярилцах, асуулт асуух, хүссэн асуултаа асуух, дээд хүчнүүд одоо тэнгэрт байдаг гэдэгт итгэх, хамгийн гол нь итгэх. Тэгээд тэр яг дээд хүрднээс чинь одоо тэр тэнгэрийн дээд хүчнүүд тэр дээд хүрдээр чинь дамжиж чиний биеэр чамд хэрэгтэй байгаа тэр хүч чадлыг чинь өгч чадна гэдэгт итгэх. Үнэхээр чамд тэнэг санагдаад үнэхээр итгэж чадахгүй байвал зүгээр сайн судлаад үз. Чамд таалагдчих магадгүй шүү дээ. Өөр судлаад үз. Судалж явах явцад ч гэсэндээ баг саг хэмжээгээр чамд ингээд үе талгууд нэгдчихэд байхгүй юу? Тэгээ чамд судалж явах явц чинь дур сонирхол төрөх юм бол тэгэл чи ерөөсөө л хаалгаар ороод алхаал явчлаа гэсэн үг. Тэгээд тэгж чадах юм бол чи авьяасаа олж нийтж чадна. Энд Waxen Sursen чи авьяасаа олж нийгээд яг өөрийнхөө явах ёстой яг зөв замаараа яг өөрийнхөө потенциалыг ашиглаад явж чадна. Тэгэх юм бол энэ Jupiter гэдэг юмыг дээш нь харуулж чадах байгаа байхгүй юу? Гэхдээ энэ одоо блоктой байгаа учраас магадгүй та эхний хоёрыг нь ерөнхийдөө айгу амархан туулаад гарчна. Эхний хоёр бол бараг байгаа. Та бол бараг бэлэн болцсон байгаа. Энийг дээш нь харуулгаад. Эсвэл бол маш амархан бэлэн болчихно. Jupiter-ийг яаж дээш нь харуулах вэ гэхлээр титэм хүрдээ зэнэглэх, титэм хүрдээ сайжруулах. Миний болохоор титэм хүрдний энерги нь арай ихтэй байдаг байхгүй. Тэгээ надад газардуулга айгүй хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ би титэм хүрдээ анх яаж нээжсэн бэ гэхлээр нэг рекигээ бясалгалын төвд явж исэн юм. Тэр болохоор яг тэгж сансар окторгын асар их хүчнээс өөрийн бие рүүгээ ингэж урсгаж тэндээс ингэж ашиглах. Тэр чин бол уг нь бол бид нар бол яг хүний биед ийм хэлбэр дүрсээ олоод яг хэлбэр дүрстэнд ингэж баригдаад амьдраад байгаа ч гэсэндээ яг бидний мөн чанар болохоор хязгааргүй орон зай байхгүй, хязгааргүй орон зай. Гэрэл гэх юм. Одоо жишээ нь гэрлийг бол та нар ингээд нэг юм хэмжээнд оруулж чадахгүй шүү дээ. Тэр чинь бол орон зай хувьд маш хязгааргүй байгаа. Гэрлийн хурд гэж үүдэн шүү дээ. Хамгийн хурдтай зүйл юм. Тэгэнгүүт бид нар тийм их агуу зүйл
зүйлийн нэг хэсэг учраас нэг хэсэг гэдэг нь үнэн учраас тэр хүч угаасаа биднийх гэдэг нь үнэн баггүй юу. Тэгэхээр тэрэнд итгээд тэрийг өөрлөгөө гэж татаж чадна гэдэгт итгэлтэй байж чадах юм бол чамд угаасаа мэдрэгддэг. Би анх яг чакра нөгөө нэг рекигийн бясалгалд явж эхэлж байхад миний гар бүр амар хүүтэн, тэгээ шөнө болгон хар дардаг. Тэгээл өвл гинэ 100 бүр өвлийн цамцтай явдаг. Гар бол бүр үнэхээр мэс шиг хүүтэн байдаг гэсэн. Тэгээл би бүр шөнө ялангуяа яг 3-4 цагийн үед дандаа сэрж ингэж даруулдаг. Тэгээд тэрнээсээ бүр ингээ өгтлээ айгаад бүр заримдаа унтч чаддгүй ингээд үүр цайлгаж яаж унтдаг. Тэнгүүт заримдаа бүр өдрийн нартай өдрийн цагаар хүртэл сүнсэн даруулж маруулаад тийм харж байна. Амар сонирн байдалд ороод би бүр найзуудаасаа зөвлөгөө энэ төр аваад бөө юм болоод явжсэн чинь манай ээж намайг анзаараад тэгээ чи рекигийн бясалгалд яваад үзье гэв. Бараг хүчээр явсан юм а. Би тэр үе чинь нэг тийм юмд итгэхгүй балаа малаа гэж тэгжсэн. Тэгээ яг тийм рекигийн бясалгалд явсан чинь хамгийн эхний өдрөө би ер нь бол жоохон сүсэг бишрэлтэй хүн байхгүй юу? Яг нэг амар тэгж хөгжүүлээгүй байсан тэр үедээ. Тэгээд бүр амар бясалгал хийгээл тэгсэн чи яг үнэхээр яг зулаан орой дээрээс нэг юм орж ирж байгаа юм шиг мэдрэмж төрөөл би мээр ингээд тог гүйж байгаа юм шиг мэдрэмж төрөөл гар халууд үгэл. Тэгэл би тэрнээс хойш бүр амар итгэдэг болоод тэр бол яг зүгээр тэр үедээ л тэгэл орхицсон. Тэгтээ бол тэнд бол миний итгэлийн үе таалга нэгдсэн байгаа байхгүй юу? За ямар ч л байсан. Дараа нь дахиад оролдоод үзэхэд надад бол дурсамж хадгалагдчих үлдээд нэгэн тал хэрвээ чи ингэ бясалгал хийгээд үзчих юм бол үнэн гэдгийг нь угаасаа мэдчих юм дөө. Чамд угаасаа хангалттай мэдрэгддэг. За энэ гэхдээ амар ойлгомжтой гарчлаа. За яг би энэ зөвлөгөөнийхэн хүзэр дээр энд нэг юм харилцаа гараад ирсэн байсан шүү дээ. Энэ харилцааг яах вэ гэдэг юм барыг гарч ирэх байх гэж би бодож байна. Ягаад гэвэл энэ дөрөв хүзэртээр бол чамд өгөх зөвлөгөө бол үнэхээр хангалттай гарч ирлээ. Чамд гин та нарт ямар ч юутай чамд гин үү та нарт гин үү нэг ялгаа байхгүй л дээ. Би л өвчтэй. Миний л өвчтэй зам хөдөлж байхгүй. Би тэгтээ бас та нартай айгу адилхан. Та нар чи чамтай адилхан. Тий амар ихэн боддог. Бодолтой бас төөрхөд идэг тал байдаг шүү. Тэрийгэ тэнцвэржүүлэхийн тулд вау. Тэгтэн хүрд гараад ирлээ. За энэ дээр чинь дахиад зөвлөгөө гарч ирж байгаа шүү энэ. Гүү гайхалтай. Би бүр сая яг дөнгөж тэтэн хүрд гээ яриад дуусан чи яг тэтэн хүрдний хүзэр гараад ирэх юм. Ингээ өчигдрийн 1-р группийнхэн дахиад энийг сонгоод ороод ирэхгүй юу? Яг энэ хавирган сар хардаа. Waxen Sergeant. Яа. Энэ хүүхэн баг энд гараад ирчлээ. Celestial Guidance. Тэр сахиусан тэнгэрүүдтэйгээ холбогдооч ээ. Тэндээс хүч аваач ээ. Тэгвэл чи бүр амар гэрлийн урдаар хурдан ингээд өсөх боломжтой болох гээд ах юм гэсэн бүр ингээд амар гал дүрлцсэн хүзэр байна. Би энийг бол өчигдөр хангалттай тайлбарласан. Гэтэ өнөөдөр бол дахиад тайлбарлаад өгье. Энэ бол энэ хараа энэ хээнүүдийг харж байна. Энэ бол яг юм өнгөрсөн те нэлээд олон хугацааг туулж ирсэн юм өвөг дээдсүүд чин чам туслах гад бэлэн байна. Энэ хараа бүр ингээд жирэмсэн хүүхэн байна гэдэг бол чин чамд бол ингээд яг ингээд төрүүлэхэд бэлэн бүр маш их авьяас чадвар байна. Энэ хараа энэ чинь ингээд бүр гал те баг нарыг ингээд тэрсэн байж байгаа. Чамд бол ингээд ийм юм өгөх гээд бэлэн хүлээгээд байна. Чи зүгээр энэ тэтэн хүрдэг гэдэг айгүй гой зураг зурсан байгаа. Тэгээд энэ хараа тэгээд хүчнүүдээс ингээд тусламж гуйж байгаа байдалтай ингээд байж байгаа. Сүүмэн өргөдөг ч юм уу те. Ингээд холбогдож чадах юм бол чи бол үнэхээр байглаараа гэрэлтгэн чамд бүр ингээд маш олон тийм хүмүүс байна. Туслах. Сахиусан тэнгэрүүд, гарсан даасан тэнгэрүүд байна. За тэгээд амжилт хүсье.
чамайг яг зөв замаа олоод яг тэр тэтэм хүрдээ сайжруулад бүр үнэхээр гал ассан зүйл болоосай болох байх гэж өрөөж байна. Амжилт хүсье. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Би тэгтээ баг хүзэр сонгосон бол өөрийнхөө ингээд яаж хүзрээ сонгосон бол баг энэ хүзрийг сонгох байсан байх шүү. Надтай ер нь нэлийн төстэй гарч ирлээ. Тэтэм хүрд бол миний хал гайгүй л гэдэг юм л та. Тэгтээ яг тэнцвэржүүлэх гэдэг утгаас бас миний тэтэм хүрдэн дээр асуудал байдаг байхгүй. За ингээд дараагийнхаа уншлах уу. Орё. За. Дайвуу цаанда. Өнөөдөр бол би 11-р сарын зөвлөгөө гэсэн картыг татгах байна. Зөвлөгөө гэсэн картыг гин. Зөвлөгөө өгөөч ээ гэж. Зөвлөгөөний талаар зөвлөгөө 11-р сард одоо танд ямар зөвлөгөө хэрэгтэй байна вэ гэдгийг одоо хэлээд өгнө. Би одоо энэ удаадаа шууд ингээ хөзрөө бүр дээш доош бүр амар сайн холж байгаа. Нэлийн хатуу уншлах хийж бодож байгаа. Earth. Оо. Пүүх. Нөгөө түрүүний яг ихний гарч ирсэн хүзэр сонголтоос бүр шал эсрэг гараад ирдэг наа. Энэ нөгөө ихний сонголтын дээр болохоор тэтэм хүрд чинь юу байна болохгүй байна гэд доошоо хараад гараад ирсэн чинь танайхан болохоор өөрт газар дуулах хийгдэхгүй байна. Арай сүнслэг байна уу юу гинэ. Taurus. Taurus жоог нь бол газар дуулах сайтай орд юм байгаа юм да. Тийм аа. Wow, new moon. Төлөвлөлт хийх хэрэгтэй. Удахгүй сайхан зүйлс харагдана. Чамд бол ингээд юу хийх ёстой чи ер нь бол жоохон бодогдоол толгой дотроо бодоол яваад байгаа зүйлс байгаа юм байна да. Тэд нар ч юм бол зөв гэж шүү. Тэд нар ч юм бол хэрэгжүүлэхэд маш зөв зүйл гэж шүү. Тэрийг яг хийгээд явхад яг болно гэж. Magic wand. Oh, wow, гайхалтай. Үнэхээр гайхалтай. Энэ удаа ч арай амар. Энэ 2 дахь группийн ч айгүй дайггүй юм гараад ирлээ хөөе. Protection from illness. Wow, энэ бол үнэхээр ингээд энэ дэлбэнүүд нь яг юу юм бэ? Dream catcher юм уу? Малтлаг тий. Энэ бол энэ картны баг хамгийн гоё картын зав энэ дэлбэ энэ навчин хүртэл юм алтлаг. Тэгэд энэ үндс нь бол харагдаж байна. Энэ иш нь харагдаж байна гэдэг бол чи хаанаас эхэлснээ мэднэ. Хаашаа явж байгаагаа ч мэдж байгаа. Чам тусалж байгаа хүчин зүйлс байна. Чиний бүх зүйл сайхан болж байна. Үнэхээр сайхан бүх өнгө алгалсан байна. Чи амьдралаас мэдрэх ёстой бүх зүйлүүдээ мэдрээд явж байгаа. Чамд бүх зүйл чинь тэнцвэртэй байна. Одоо тэгтээ арай ингээд ургаж дуусаагүй байх гэхлээр арай ингээд цаг нь болоогүй ч гэсэндээ чи хаашаа явж байгаа мэдж байгаа. Чи бүгдийг яаж хийхээ мэдж байгаа. Яахаа хийхээ мэдж байгаа. Харин жоохон газар дуулах хэрэгтэй байна гэсэн мөртлөө газар дуулахтай. Айгу газар дуулах сайтай хөдөртийн хамт гараад ирэх юм ямар учиртай. Энэ одоо Earth ямар хэшин юм болоод байна. Worst meaning өөр үг юм болов уу? Зүрх астрологийн хувьд the heart гэдэг агуулт юм байна. Мантра бол I transcend би хуургадаг. Color white таам
8 дугаар чакраг яадаг юу юм байна? Earth үү? Тийм үү? Soul Star chakra. Хүүх би бүр шал өөрөө тайлбарлаж ирсэн юм хөө. Энэ номон дээр чинь шал өөр юм. За уучлаарай. Underdeveloped purpose. Тэгтээ яг grounding гэж бас гарч ирж илээ л да. Энд бас миний буруу бас алга байна. Taurus тэгээ яагаад зөв хараад гараад ирсэн юм бол ямар сони юм бэ? Пөөх. Одоо энэ яанч тайлнаа гэдэг гоё. Намайг яг ятаг юм за Taurus-ын харъя. Taurus яаж холбогдож болох вэ? Яг би уг нь Taurus-ыг мэднэ л дээ. Хүрийн ордог бол мэдчихээд тах юу гэдэг юм ээ. Бас хөдөлмөрч орд штэ. Нэлийн хөдөлмөрч орд. Бас жоохон үнтэй цайтай юм бас дуртай. За тэр яг. Гэтэ энд бол яг таротныхаа хувьд утгаар гарч ирж гэнэ үү үгүй юу? Successful, sensible. Яа successful тэгэлээвч би мэддэг байхгүй юу? Element нь Earth дээр угаасаа тийштэй. Тийштэй угаасаа. Би хэлсэн ш нөгөө нэг угаасаа газартуулгатай орд үүдэж штэ ямар сайн. Venus, Mercury. Shining vibration. Тэгээс таротын утгаар ямар утгатай. Тэгээ Hierophant гэд хүзэр таротны тийм нөгөө нэг уламжлалт таротны хүзэрэн дээр байдаг нөгөө The Hierophant гэдэг хүзэртэй бол утга арцалтаар гэж байна. Окей. Дэлхий болон тэр Диважин хоёрын хоорондох гүүр болж өгдөг. Rowan planet. Element нь болохоор угаасаа Earth. Fix the second sign of spring. Northern Hemisphere. Okay. Choose to connect with the nurture divine spark within me. I have enough. I do enough. I am enough. За. Юу юм бэ? Энэ нөгөө нэг Үхрийн ордынхан чи ер нь нэлээ хөдөлмөрч хүмүүс байдаг гэ би түрүү хэлсэн дээ. Тэгэхээр Earth. Тэгэхээр яагаад Earth гэдэг үзэр доошоо хараад гараад ирсэн бэ гэхлээр энэ Earth ч юм болохоор бүр 8 дугаар чакра гэж бас хүнд байдаг байхгүй одоо бүр нөгөө нэг сүнсний од гэд бүр амар тийм би бол өстой тэрийг өмнө нь сонсож байгаагүй юм билээ. Өстой хөгжүүлж үзээчгүй юм билээ. Тэр бол яг нөгөө нэг жинхэнэ гоц авьяас гэж байдаг штэ хүнд яг юм гоц өгөгдөл. Бүр тийм онцгой тохиолдолд. Бүр юм нийтийн ухамсарт зориулсан бүр тийм онцгой зүйлийн юм шиг байгаа. Тэгэнгүүт танд болохоор нэг тийм тэрийг олж авч чадаагүй байгаа. Тэрийг мартцсан. Учираас энэ Earth гэдэг үзэр бол доош харж ирж байгаа юм. Би бол яг энийг сая номноос хараагүйсэн бол бүр шал өөрөөр тайлбарлах байсан юм. Гэхдээ энэ номон дээр бол үнэхээр өөр утгатай байт юм байна. Үнэхээр гайхалтай. Тэгэнгүүт та тэр яг өөрийнхөө юунаас төөрөөд яваад ангууд яадаг вэ гэхлээр энэ Taurus-ын юу орж байгаа байхгүй. Taurus-ын энерги рүү орж байгаа байхгүй. Taurus-ын энерги ямар хөө байдаг вэ гэхлээр хитрхи хөдөлмөрч учраас би хангалтгүй байна. Би энэс илүү ингэж байх ёстой гэд ингээд улаараад идэг нэг тийм зам байдаг. Ягаад гэвэл энэ ч угаас амар тийм давшилттай те. Айгу тийм үргэлж юм хөдөлгөөнтэй үргэлж урагшаа давшсан. Дандаа юм урагшаа чиглэлтэй. Үргэлж үйлдэл хийсэн те. Үргэлж төрүүлж үйлдэл хийдэг тийм ордохгүй юу. Тэгэнгүүт танд та нөгөө яг өөрийнхөө юм гол зорилгоос хазаагаад тэр зорилгоо мартаад байгаа учраас одоо бол та нэг тийм хэд улаарсан тийм байдалтай байгаад байгаа юм байна. Тэхийн оронд
Яаны болоо өвчгөнд нь орж ирэх юм. За тэгхийн оронд заавчлаарай. Одоо яг гоё тайлбарлаа. За маш товчхон эвтэйхэн тайлбарлаад явъя. Та өөрийн сүнсний бүр тэр одны гэдэг чинь бол бүр маш олон мянган жил ингэж дахин ингэж солигддаг тийм амар мөчлөгийн хувьд бүр нийтийн хувьд бүр тийм агуу зүйлээс та эхлэлтэй гэдгээ санаад тийм агуу зүйлийн мэдээлэл танд байгаа тэр хүчинч байгаа гэдгийг санах юм бол энэ нэг юм руу хит улаараад байгаа өөрийгөө ингээд хангалтгүй гэж мэдрээд байгаа зүйлээсээ болно. Тэр зүйл чинь гол асуудал нь байна. Тэрийг ойлгоод шинээр төлөвл. Дахиад бүр шинээр төлөвл. Дахиад шинээр олж хар. Тэгэх юм бол танд угаасаа magic wand байна. Танд угаасаа ид чид тохино. Та угаасаа ид чидийг өөрөө бүтээж чадхаар хүн байна. Энэ бол бас манай хүзрийн хамгийн гоё хүзэр гэдэг. Ер нь бол энэ хүзрний хамгийн гоё хүзэр нь гарч ирлээ. Magic wand. Би бол энэ хүзэр нь маш дуртай. Би нэг жилийн өмнө амар сэтгэлээр унаад ингээд хийж байгаа юмдаа бүр амар сэтгэл хангалуун биш. Бүр ингээд би юу яа цаг хугацаа ингэж хэрэггүй өнгөрөөгд байна гэж бодоод нэг хүзэр татсан чи magic wand унаал гараад ирсэн. За тэгэл би бүр ингээд амар тайвшраал заасаа би зөв замаараа л явж байгаа юм гэд амар гоё болчихсон. Яг тэр үед миний нүуний бясалгал хийдэг яг өөртөө ярилцдаг үе байсан юм л та. Энэ бас энэ хүзэрний хамгийн гоё хүзэр. Тэгэхээр та хэд маань үнэхээр гайхалтай хүмүүс байна. Үнэхээр өндөр энергийн татамжтай, үнэхээр мундаг хүмүүс байх шиг байна. Миний бүр ингээд би амар хөнгөрөөд амар гоё мэдрэмж аваад ах юм. Энэ уншлагыг хийсэндээ үнэхээр баяртай. Үнийг хэлэхэд. Сэр. Оо. Вау. Таны одоогийн яг нөгөө нэг аргуу нөхцөл эдэлчин лаах шиг байна. Яг нөгөө нэг аалзны торонд орцсон тий. Яг нэг юм хархны тойрог гэдэг шиг яг нэг юм руугаа улаарад өөрийнхөө бүр ингээд тэр зориг мартаад бүр ингээд цөллөгт ингээд очсон тийм. Хажууханд нь ингээд ус билээхэн байхад хажууханд нь ус билээхэн тал нутаг тийм. Бүх зүйл ингээд байхад яг хажууханд нь ус байна штэ. Амьдралын одоо тэр гол үнэт зүйл чи яг яана. Хажууханд ч юм байна штэ. Тэгэхэд та ингээд торонд орсон энд байгаад байгаа байхгүй юу? Энэ бол таны өөрийн чинь тэр одоо тэр автаад байгаа амьдралынхаа тэр үйлдэлд автаад байгаа тэр бодлыг чинь тор шүү. Би хангалтгүй байна. Би ингээ хөдөлмөрлөл байвал тэгэл болно гэдэг бодлоо авч хаяад шал өөрөөр сэтг. Энэ торноос гар. Цаагаар юу байна? Хараа танд ийм олон боломжууд байна шүү дээ. Тойроод ийм олон цэцэг, ийм олон боломжууд. Тэг яг хажууханд чинь бүр ус байна баг. Тэгтийн тараа дөнгөж сар дөнгөж үүр цайж байгаа юм уу? Ийм гоё утгатай хүзэр гарч ирлээ. Нар мандна шүү. Magic wand. За тэгээд амжилт хүсье. Та хэд маань баг ганц гол түлхүүрээ атгаад авчвал тэгээд амар хурдан мисчээр л харагдаад байна да. За баяр үргээ үнэхээр сайхан уншлаг боллоо. За 3 дахь группийнхнийхээ уншлага руу орё. Viola, spiritually, psychic energy. Spiritual. Гэдэг үг гоё үг шүү.
Нептун. Нептун ч бас спойлерч уу гариг байдаг үлээ. Би энийг яг өчигдөр дөнгөж өчигдөр би энийг унсан ш. Тэгэхэд л мартсан байгаа байхгүй. Би ингээ уг амар их уншлага ингээл хийгээл өөрийгөө бас ингээл үзээлэдэг цаа. Даанч мартаад байдаг байхгүй юм чи. Амар их мэдээлэл дунд те. Ийм их өргөн цар хүрээний хүзэр. Одоо жишээ нь энэ хүзэр гэхэд би баг ингээд дөрвөн төрлийн юмыг ингээд дөрвөн баг төрлийн хүзрөөр мэргэлж байгаа юм шиг мэргэлж болж байгаа байхгүй юу? Sagittarius. Oh my god. Миний X Sagittarius хамгийн хортой X. Байсан мэт ба. Yeah. Wanna give yes. Oh. Маш өөр байна. Дуусгаж байгаа юм аа нэг л дуусгаж чадахгүй л байна да. Нэг юмыг дуусгаж чадахгүй байх шүү. Sagittarius ер нь бол жоохон юу гэдэг. Савчуу орд байдаг ийшээ тийшээ савчсан. Айгу явган. Явдалтай хин чааш юм. Явган. Айгу тийм нэг газараа тогтдгоо. Ийшээ тийшээ яваад айгу нэг юмнаас айгу хурдан уйддаг учраас ер нь л гадуур их хөдөлгөөнтэй ийшээ тийшээ явж байдаг. Бодлын хувьд ч гэсэн маш юм хөдөлгөөнтэй савцсан байдалтай. Юмдаа төвлөрөхтэй маш муу. Тэгэхээр таны тэр энерги чи ер нь бол энэ дээр нэг юмыг дуусгаж чадахгүй байгаа энергитэй хамт хоёулаа доош хараад гарч ирсэн л юм да. Би ингээд яг ингээд мэддэг үзэр бол шууд уншиж байгаа байхгүй юу? Occult knowledge. Яа, тэнд бол мэдлэг хэрэгтэй гэж байна. Oh my god. 3 үзэр нь доош хараад гарч ирлээ. Зэ. Occult knowledge гэдэг чинь одоо доошоо харахаараа яадаг юм бэ хөө? Occult knowledge. За эхлээд энэ Нептунэ баттдах чинь энэ миний яг өчтөр уншсан юун дээр яг миний яг санаж байгаа мөн үү? Миний subconscious dream and fantasies. Oh yes, chakra. Manifest artist, manifest. Higher spiritual. Yeah. Oh yeah, мэдэр. Англи хэлтэй юм шиг. Spiritual life. За өдөр дутаг гариг нь болохоор загас, итгэл найдвар болон фэнтези. За occult knowledge би буруу бодоогүй л шүү дээ. Боёг нэлдэг. Намайг хараад ах шиг л байсан юм аа. Би буруу бодоогүй л шүү дээ. Яг нүуний гоё crash мраша ингээл амар хойноос нь Google намайг тоохгүй бах таа гэж тэнгүүт нөгөөх нь нэг тийм хараад байгаа юм шиг мэдрэмж төрдөө шүү дээ. Тийм үе гоё идэх тийм. Би буруу бодоогүй л шүү дээ. Хараад ах шиг байсан юм аа. Энэ нүуний story enter дээр зүрх тарж марцгүй. Тэгээ би story дээр зүрх таруулж бараг үзээгүй л дээ. Миний сториг үзээл байж байдаг байсан шүү дээ. Одоо ч тэгээд краш мараш байхгүй болчтой. Краш маань сонирхлыг маань татхаа байж юм сүнслэг аян замд гарсан. Өөрийнхөө өвчрийг эхлээд болохоор шийдсэн. Occult knowledge. За. Сая юу ярьж илаа? Юу харж илаа? Би хэм блэ? Тэгээд гэрэл ягаад тасарч юу? Яа. Мэн халтсан. Гэрэлтэй гэрэлгүйн ялгаа харагдаж байна. За. Юун дээр явж илаа? Яах ч илаа би? Тийм. Occult knowledge гэдэг хүзэр доош гарах талээрээ
юу гэж вэ гэж харах чийсэн шүү дээ. Тэгэнгүүт за энэ юм маань Virgo-гоор астрологийн хувьд Virgo, Tarot reading-ийн хувьд Hierophant. Уучлаарай би энд яг уншиж байгаа шүү. Би та нар өөрсдөр нь уншуулж ихлээр гол нь би энийг чинь уншаад өөрөө тэндээс чинь бас ингээд дүн шинжилгээ хийгээд өмнөх үзэрнүүдтэйгээ яаж холбогдох уу гэдгийг бодох учраас та нараа яг өөрөөр нь уншуулмааргүй юм л та. Зарим хүмүүс өө за энэ тайлбарыг уншуулчихгүй уншуулад байдаг шүү дээ. Би бол тэггүй. За. Миний бодож ирсэн шиг л бараг гарч ирлээ дээ. Occult knowledge. Яг жинхэнэ мэдлэг гэж юу вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй болох юм байна. За одоо ингээд дарааллынхаа дагуу сайхан тайлбарлая. Эхлээд энэ юунаасаа мессеж авчи. Violet. Холын юмны дунд жоохон төрөлдөл байгаа юм шиг байна да. Тэгтээ бол нэг тийм амар тийм юр бусын мэдрэмжтэй, нэг л гоё юм болох гээд байгааг та ингэ мэдрээд байгаа. Гэхдээ яг л нэг учраа олж өгөхгүй байгаа. Нэг л олон юмд жоохон төөрөөд байгаа юм уу? Тэрийгээ тэгтээ өөрөө та анзаарахгүй байгаас магадгүй. Нилээн ингээд олон зүйлүүд дунд тархи толгой ч юм уу, их олон мэдээлэлд төөрөөд байгаа ч юм уу тий. Зарим нь их хортой тэрийг хараа. Зарим нь их хортой зүйлүүд байна. Та тэдрийг ингээд жоохон ялгахгүй. Гэхдээ айл хэдийнэ таны сүнслэг хөгжилчин болвол ингээд эхэлсэн айл хэдийнэ ингээд сэрэлт явагдаад эхэлсэн танд болвол манифест бол та хийдэг гэж магадгүй. Нилийн сүнслэг карт бас гарч ирсэн байна. Энд бүр дээшээ гарч ирсэн байна. Нептун бол угаасаа фэнтези гэж байна шүү дээ. Фэнтези. Та бол их төсөөлөн бодох чадвар сайтай хүн байж магадгүй. Тэгээд манифест гэдэг зүйлийг ойлгохгүй ч гэсэн та өөрийн мэдлгүй манифест гэдэг байж магадгүй. За би нэг ийм юмтай боллоо гэхэд ингээд толгой дотроо зураглаа. Тэгээд тэн дотроо ингээд байж ах нь айгу гоё санагддаг бол эн чинь бол баг манифест гэж байгаа шүү дээ. Үнэхээр яг бодит дээр юм шиг та бодоод эхлэхээрээ тэндээс гоё яг бодит мэдрэмжийг авч эхэлж байна гэдэг бол манифест зөв. Тэгэнгүүт сая юу гэж хэлээ? Дахиад тасалцлаа. Sagittarius. Тэр бол ер нь бол зөв манифест гэсэн үг байгаа шүү дээ. Та бол манифест угаасаа өөрийн мэдлэхгүй юм уу эсвэл бүр санаатаагаар хийж чаддаг тийм хүн байна. Гэхдээ Sagittarius би намаа хаан тавьчих. Цаан гэрэн гатаад тийм. Би намаа хаан тавьчих.
За Sagittarius-ыг би бол түрүүн доош харахаар яадаг нь бол мэдэхгүй байна. Гэтэ Sagittarius-ыг бол ер нь бол жоохон мэдчихэл байгаа юм л та, нэг юм дээр удаан тогтож чадахгүй. Жоохон хариуцлагагүй орд байх гад байдаг. Гэхдээ энэ дээр заримдаа энэ номон дээр жоохон өөр утга агуулад байдаг юм аа. You need to focus on. Яг л гарч ирж байна л та. Eagerness for new things. Slow down and stick with something for a few minutes. За. Ойлгомжтой. Угаасаа л зөвлөлт тавьлах гэсэн би. Би буруу ботоогүй л шүү дээ. Гэдэг шиг. За. Тэнгүүд. За, тэгээд манифест бол угаасаа хийж чаддаг хүн байна. Угаасаа сүнслэг аян замдалж эхэлсэн байна. А гэхдээ жоохон хийсвэр байна уу? Газар дуулахгүй хүн ер нь жоохон ингэх гээд байдیں۔ Оо, би гэрэлнийхээ залгуурдын юм суугаад байгаа юм шүү дээ. За уучлаарай. Яг гоё тайлбарлаж ангууд ингэж байгаа байхгүй. Ялч нөгөө энергитэй яг би таарад байна л да, нэг тийм жоохон тогтворгүй энерги дээр би яг таарад байгаа юм байна л да. Яг тэгээд байгаа юм байна л да. Тэгэхээр би ингэ нэг юм ингэ хоорондоо таархлаар надад юм гоё санагдаад яг л зөв зүйлээ хийж байгаа юм шиг санагдав. Сэтгэл хөдлөлт гэдэг. Сэтгэл хөдлөлчлөө. Тэр нь бол нэг юм дээр жоохон удаан бай. Удаан тогтоо. Начиг бити ингээд дундуур нь таслаад тийшээ алга болоод гэрэл мөлөө унтраж асаагаад дээр нь сууж босоод ном энэ тийм таана тавьснаа санахгүй салгалаад ингээд яваад бай. Жоохон ингээд тогтоостой байгаад нэг юм дээр жоохон төвлөрөл өгвөл ямар вэ? Тэнийг юм дуусгавал ямар вэ? Эхлүүлсэн зүйлээ. Ялангуяа. Тэг гол нь эхлүүлсэн юмаа дуусгахад чинь бол яг тийм жинхэнэ мэдлэг хэрэгтэй. Жинхэнэ мэдлэг гэж яг юу вэ гэхлээр одоо нэг шинжлэх ухааны талаас тайлбарлсан хүмүүсийн яриануд ч юм уу тийм яг энэ дэлхийн ертөнцийн дээр байдаг яг л хүн болгоны хоорондоо ярьдаг үгийг өөрийнхөө тэр дотоод мөн чанараар ухаж ойлгохыг чинь мэдлэг гэдэг байгаа шүү дээ. Яг тэр өгчлэн зүгээр үгийг нь дагаж энэ ийм байдаг гэд яг таг юм баригдмал байхыг бол хэлэхгүй. Хүний үгийг хулбарлахыг бол хэлэхгүй. Номон дээр бичсэн байгаа зүйлийг хулбарлаж хүнд хэлхийг бол ухаантай хүн гэж бол хэлэхгүй, мэдлэг гэж бол хэлэхгүй. Тэгэхээр танд бол тэр нэг дотоод жинхэнэ яг мэдлэг рүүгээ орооч ээ. Жинхэнэ мэдлэгийг олж таниач ээ. Яг та нэг жоохон буруугаар юмсыг ойлгоод байгаа гэж магадгүй. Тэр хүн тэгж л хэлсэн шүү дээ. Энэ хүн ингэж л хэлсэн шүү дээ. Тэнд тэгсэн гэсэн шүү дээ. Гэл яг тэрний дагуу ингэ яваад байгаа юм уу? Жоохон ухаж ойлгоод танд өөрт чинь яг ингэж ямар мэдрэмж төрж байна? Та энийг юу гэж ойлгомоор байна? Өөр дээр юу гэж хэрэгжүүлмээр байна? Таны амьдралын туршлагаас ямар юм? За таныг та өөрийгөө сайн мэдж байгаа юм уу? Таны яг гол мөн чанар чи яг юу юм? Хорвоо ертөнцтэй яаж холбогддог та өөрөө? Гэх мэдчлээ яг гол тэр мэдлгүүд тийм. Яаж баян болох вэ? Яаж сайхан амьдрах вэ гэдэг биш. Яаж сэтгэл зүйн хувьд тайван байх вэ? Яаж би өөрийнхөө гол хамаг дотоод ур чадвартай тэр нөөц бололцоогоо ил гаргах вэ гэдэг дээрээ төвлөрөгч гэдэг юм уу? Тийм яг гол хэрэгтэй тийм мэдлгүүдийг олж авах нэн шаардлагатай юм аа гэдэг юм гарч ирлээ. За энэ хөзөрнөөсөө сайхан нэмэлт юм юу вэ? Сонин сайхан сооса. Энэ бол яг миний хувьд бол яг жинхэнэ зүүн совингоороо миний тайлдаг үзэр байхгүй юу? Вау, ямар гайхалтай үзэр вэ? Пөөх. Таны бүр манифест бүр
Үнэхээр гайхалтай. Та бол үнэхээр ий чидийг бүтээж чаддсан байна. Өөрийнхөө манифестээр болвол танд бол нэг тийм юмыг ингэж холиод одоо олон мэдлгүүдийг ингэж холиод тэндээс нь ингэж дүн шинжилгээ гаргахтаа бүр цоо шин гой зүйлийг ингэж гаргах тэр нь бүр үнэхээр ид шидийн байж болохоор үнэхээр гайхалтай тийм чадварлаг хүн байна. Тийм ч учраас танд энэ knowledge, occult knowledge доош харж гарч ирсэн баг. Танд яг ийм юм хэрэгтэй байгаа. Учир нь танд яагаад ийм юм хэрэгтэй байгаа гэхлээр таны дотор чи юм байгаа учраас танд ийм хэлээд нь штэ. Түүнээс биш бол энийг чадахгүй хүнд бол энэ үзэр доош гарч ирэхгүй штэ. Тэгэхээр та бол үнэхээр гайхалтай зүйл хийдэм байх. Энэ хараа хар шөнөөр. Хар шөнөөр. Тийм. Хар шөнөөр мөртлөө энэ хараа. Сарын хар чинь нөгөө нэг та юмаа дуусгах чадахгүй юм гэсэн штеп. Та ингээд дуусгах чадаад бүх юм чинь ингээд бүрдээд энэ хараа энэ хүртэл энэ хаалганы хүртэл юм тойрог хэлбэртэй байгаас таны бүх юм чинь ингээд бүрдээд эхлэхэд болвол аажмаараа аясаараа ид шид бий болно. Аажмаараа таны бүх хүслүүд чинь биелэлээ болно. Та өөрөө энэ царайгаа хардаа нэг юм дээр ингээд төвлөрсөн байж байгааз айгуу гоё юм амгалан тайван байдалтай. Ер нь бол энэ агуу дотор байдаг хүмүүс чинь ер нь бол нэлийн ингээд удаан хугацаагаар эндээ ингээд байгаад сурцсан. Ялангуяа энэ шулуун молмууд бол тиймэрхүү байдаг ч үлгэр дээр гарахад бол ингээд агуу дотор байж л идэг тий. Тэгэхээр таныг ингээд нэг гадуур ингээд тэнэвжлээд ахаасаа илүү агуу дотор ороод өөрийнхөө дотор ороод тэр жинхэнэ мэдлэгийг олж аваад энэ мэдлэгийн ингээд аршаанаас уугаач ээ. Ийшээгээ төвлөрөөч ээ. Нэг зүйл рүүгээ төвлөрөөч ээ. Та ингэж арай гадуур их явдаг юм гадагшаага чиглэсэн биш. Дотгошоогоо илүү орооч ээ. Тэгвэл та угаасаа юу хийхээ бүгдийг мэдж байгаа үсттэй. За. Ийм сайхан тодорхой зүйл гарч ирлээ. Үнэхээр гайхалтай. Танд бол одоо нэг төөрөөд ах шаардлага байхгүй. Та зүгээр жинхэнэ мэдлэгийг олж ав. Манифест чинь гайхалтай. Үнэхээр гайхалтай. Юмаа дуусах жоохон төвлөрөөд өчөв. Гэсэл юм гарлаа. За өнөөдрийнхөө сайхан мэргийг үзүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа.